Зохиолч Тэнүн, эмч 7-р хэсэг. Орсороггүй болсон Тэнүнийг 24 цагийн дараа л цагдаагийн бие бүрэлдэхүүн эрен сурвалжилж эхэлжээ. Гэхдээ энэ хүртэл Дарам Санги хоёр зүгээр суусангүй. Өөрсдийнхөө боломжийн хэрээр сураг ажиг тавин шоронгоос эсвэл байцаалтнаас орооцогдсон хүмүүс байгаа эсхийг шалган нэгтлэж хэд хэдэн хүний тухай мэдээлэл оллоо. Санги Тэнүний байрны дэрүүгээр дахин очин улмөр ирсээр жижигхэн товч олсон бөгөөд хэрэг болж магад гэж бодон хадгалчихв. Ер нь иймэрхүү зүйлд цагдаа нар заримдаа тунгоймоо ханддагыг хашир мөрдөгч юу сандхав. Харин халууна ёстой л галзуурхад ганц гурав дутуу хүн өдрийн турш усан удлан үе Тэнүний дугаар руу залган элий балаа болчихсон сууж байтал намуун нэмж хаалга тогшин ороод ирэв. Юу болов вэ? Тэнүний сураг байна уу? Өвөг түших болох хөнгөө ганцаардаж суусан халууна "Ихчээ, Тэнү минь сураггүй" гэж орилсоор ингэрт нь наалдан янгинтэл байлаа. "За тавшраа, мөд сураг нь гарна." Хоёул ус суун жоохон тайвширсны дараа намуунаа эмнэлэг дээр шинэ тоног төхөөрөмж хүлээлцээд бүү юм боллоо. Комиссийн гишүүд тэр их үнцэнтэй багажнуудыг шалгасан төдий болоод л авчих юм. Өнөөдөр эмнэлэг дээр ямар нэг хагалгаа хийхгүй юм шиг байна лээ. Бүгд л хааныг тийш яваад өгсөн. Сураг сонсохны шинэ багаж төхөөрөмжөө мэлааж ууж эцгэх юм байх. Тэнүний гэртэл хүлээ гэж хэлэхэд хинч авч хэлэлцсэнгүй. Юу л болоод байна да хэмээн нэг амсгаагаар дурж өгнөлөв. Ямар тач хажуудаа хантай болсон жаахан тайвширсан халууна "Ихчээ, ямар компани төслийг гүйцэтгэсэн бол Тэнү алга болсон нь энэтэй ямар нэгэн холбоотой болов уу?" гэлээ. "Золмойд гэсэн баха. Сүүлийн жилүүдэд манай эмнэлэгтэй хамтарч ажиллах болсон. Захирлыг нь Золбот гэдгийг. Нэвч шувд харцтай нэг тийм хүйтэн зөрөгтэй хүн байна лээ. Сая эмнэлэг дээр над руу сүрхий хараад лээсэн. Үнэхээр жихүүц төрсөн шүү." Халууна аяг шул бүр хэлгэн намуунуудаа зүг холлоод "Би интернет ухдаг юм уу? Оройтхон та их чинь явалгүй болохгүй. Хүү ганцаараа ямар тач яри" гэчгээд намуунаа гараад явчихав. Дахиад л ганцаардал айц давцсан халууна бараг л уйлчихсангүй. Гэвч сэтгэлээ хадамжлаад компьютераа нэгээд Золмед компани талаар судлаж захирал Золботыг нь шорон оронд орж явсан тухай бүдэг батаг мэдээлэл оллоо. Цаг нэлээн орой болжээ. Утсан дуугарахад яран авбал өнөөх тэслэгч төгөлдөр байх хагаад "Нөхрөөс чинь сураг ажиг байна уу? 24 цаг болчихлоо. Би хавц тэрэг нэгээд мөрдөлгөө эхлүүлэх бодолтой байна. Юун түрүүнд өөртөө чинь уулзаж хэдэн зүйл тодруулъя. Одоо очлоо" гэв. Төгөлдөр ирмэгцэл ойр орчныг шалган их л нухацтай үзэх зураа. "Нөхөр чинь хүн гэмтсэн байна гэдэл гараад явчихсан уу?" "Тийм ээ. Намайг 103 дуудараа л гэсэн." "Энд амьдраад хэр удаж байгаа вэ? Хуршүүдэ таних уу?" "Сар гарал болж байна. Хуршүүдэ бараг танихгүй хаа. Сайн мэдэхгүй байна." "Та хоёр албан ёсоор гэрэлсэн үү?" Халуунагийн хазар халуу тонон "Үгүй л дээ. Гэхдээ юм чухал гэж үү?" "Янз янзын гаргалгаа хайж байна л да. Та зөвөр болохоор магадгүй өөр бүсгүй энэ төр байхыг үгүйсэхгүй шүү дээ." Халууна дүрсхийн "Тийм хүн байхгүй. Би Тэнүнийг сайн мэднэ. Америкээс ирээд 2 сар гарал болж байна." Төгөлдөр ёжтой гэх чинь мушилдсанаа. "Та бухимдах хэрэггүй. Эмч хүнийг өвчтүүд нь сонирхох дурлах тохиолдол гардаг шүү дээ. Тэр тусмаа танаа нөхөр шиг мундаг эмчийг яг тийм гэж хэлээгүйч байж болох нөхцөл болгоныг авч үзэх ёстой." "Арай уянгаа." Халуунагийн толгойд ийм бодол зурсхийн орж ирсэн ч тэр дороо үгээсгэн "Тэнү минь тийм хүн биш ээ. Энэ байцаагчид найдад хэрэггүй юм байна. Ер нь Дарам ахтай яри. Өөрөө л учрыг нь олох ёстой. Тэнүнд надаас өөр хинч байхгүй шүү дээ" гэж бодмогц "Асах зүйлдээ дууссан бол би орлоо. Надад чухал ажил байна" гэчгээд гэрлүүгөө орчихов. Ангал сугой шиг сайхан амт юм а. Хөх бүхсэн тэргээдэл яалталга. Эмэрхүү хүүхнүүд гадна эмч дотроо бол хүсчил байгаа. Тэслэгч төгөлдөр царайлаг сайхан залуу болохоор өөртөө эрдэн ийм бодож зогсдол удсан хангинлаа. "Байна уу? Тийм байна. Тэнгинэ. Зээ Тэнү. Мөн. Оо алраа. Шатсан. За. Одоохон дагуулад очиё. Тийм. Эхнэрийг нь
Биш. Найз бүсгүй гэнэ. Төгөлдөр шүүрс алдаад нэгэн сайн эмч бурхны оронд оджээ. Гансарч үлдсэн бүсгүйг одоо л арганд оруулъя. Хэмээн учир битүүлэг зүйл амандаа бовтносаар додгош орон шатаар өгсөжээ. Залбаа дочир хоёрын гал хам дотн найз нь шоронгоос оргож зугтааж аваад човхом гинт нь бүүн мэд худгалуулчаад тунгийг цус алдаж ам тасрахын наахан тэднийг барааджээ. Мэдээж учир тудлалгүй яхав. Эмнэлэгт очивол цагдаа нар дорн барьчихна. Тэр гинтгэн ханилгийг санан дорн олж очиод эмчлүүлсэн боловч дэндүү оройтсан байлаа. Үнэндээ ханилгийн буруу биш. Тэр чадах бүхнээ хийсэн. Оюутан байхаас нь л түүнийг таних очир яг ийм тусламжийг өмнө нь хэдэн удаа авч байсан билээ. Ханилыг зөндөөл тусалсан. Бас ам чангатай, дотуур тамиртай, хэнд хэрхэн яаж хандхаа мэддэг болохоор цаашдаач очирт тун хэрэг болох үзье. Ханилгийн нэр хүнд өсөж олны танил болохын хэрээр очроос зайгаа авч эхэлсэн болохоор гал хамынхаа үхлийг түүнтэй холбож мөн тэнүүнийг үзэн яддгийг согтуудаа хэлсэн үгийг нь далимдуулан дахиж хизээж том дуурахгүй болтол нь атхандаа оруулаад авлаа. Архаг гэмт хэрэгтэн очир бүх зүйлийг маш цэгцтэй нямба хийж гүйцэтгэн цусаалтаж нас барсан найзыгаа хотоос зайдуухан үнс болтол нь шат хаж орхиод тэнүүний ажлын үнэмлэхийг дэрэгдэн орхихоо мартсангүй. Золбоотын даалгавар ёсоор шүүх эмнэлэгтэйч хувилдаж цагдаа нарыгч урвуулж дөнгөв. Урвуулгач гэж дээ. Энэ хэргийг өндөр авахгүйгээр тэгсгийгээд нам дарахыг л хүссэн аж. Ажлаа амжуулсан очир тэр даруй золбоот руу уцтаж мэдэгдчихэд өөрөө хэсэг хугацаанд нам гүн бүгхээр шидэн хотоос гараад явчихжээ. Эд найрлаж суусан золбоот энэ бүхнийг сонсоод доёото жумалзаад "Энд ч надтай хүндэлцдэггүй юм да. Тэн үү? Энэ нэг юм шударга юм гэж байхгүй шүү дээ" гэж бовтнолаа. Аль дөрүүнээс хойш золбоотыг бараадаж асан Мишель дүрлийтэй ширтэн "Ахаа, юм хэлсэн үү? Би сонссонгүй" хэмээн лавлахад сая л сэвлэгчийг анзаарсан золбоот түүнлүү нүд ирмээд "Ажил төрөл урагштай байна. Тэгээд л" гэснээ. "Хоёулаа өрөөнд оръё. Аль бос" гэчгээд өндөлөө. "Төмөн мөн нохой. Энэ албан тушаал дээр мөнх бах юм шиг их одорж байх шүү. За яах вэ? Одоохондоо чи надад хэрэгтэй. Сонгуулийн дараа юу ч болоо билээ." Бодолтой автсан золбоод өрөөнд орсон хойноо "Төмөн мөн гахаа. Шунлын тулам" хэмээн чангарлаж орхив. Төмөнд өс хонзон санаж явсан Мишель хундаг виски уснаа дараа золбоотод хандан "Төмөн сайтад би ч дургүй. Эрх мэдлээрээ талаалгаж сүрдүүлж байгаад намайг хүчинсэн. Би одоо ч хэнд ч хэрэггүй. Намайг зүгээр л ажлын багаж хэрэгсэн шигээ үздэг" хэмээн хол хэдэл хэлж орхилоо. Золбоот сэрцхийн яасан гинэ? Чи нотлож чадах юм уу гэхэд Мишель "Чаднаа. Надад бичлэг байгаа." "Өөх, мундаг, тун сайн. Хоёулаа адилхан зорилготой юм байна. Алив хувцаа тайл. Ах нь чамайг 60 гагаад өгье" гэв. Мишель хувцаа нэгээр нь тажиж зогсноо. "Би илүү дутуу юм хүсэхгүй. Ирчүүдийг ер нь бол сайн мэддэг болсон. Гэхдээ танд үнэнч байж чаднаа" гэд өвдөг дээрээ суугаад золбоотын өмдийг тайлан авраг том эргэтэнг нь гаргаад сурмаг гэгч нь хөөхөж эхэллээ. "Охин үннээ хэлж байна. Төмөн мөн новш гомдоосон бололтой. Намайг ч гэсэн гадралчгач. Энэ охиноор далимдуулан тэр намуuna гатханд оруулчих болч яг надад тарах сайхан амтан байна лээ." Мишель амандаа үл багтах авраг эргэтнийг чадлаараа долоон хөөхөж үе үеийн жижигхэн хөөхөндөө хавжуулан өрөх зур золбоот тэс өөр зүйл бодон намуuna эмчийн үзэгсэлэндээ царай тэг сайхан бие төсөөлөн айхилцуулаа. Эрдээ дуулцахдаа энэ том эргэтний амтыг хальт мэдэрч онгоноо цоолуулах үеийн аимшиг төвдөлт мэдэрч шунал хүсэлт автаж явсан Мишель өндийн буруу харжгаад өдрийг амсартуулан зөөлхөн доошлов. Хичнээн болгоомжтой оруулсан ч гол таслан өвдсөн тул Мишель ёолон буцааж суулгахыг оролдсон боловч золбоо түүнийг яахан тавих хүлээдэг. Дахин том гараараа сугдан тэврээд өндөлцөх шиг боломгцол эргэтэн нь тэсгэл алдтай л өвдсөөр гүн шурган орчхоод ондгонуулан бүлж эхэллээ. Юунд таашаал авах мантай. Хурдан дуусаасай л гэж хүсэн нулимсаа цэлгнүүлэн яолох Мишель
Ээжээ, ээжээ яа хэмээн зогсолтгүй чарлан бие чангалах тусам улам хүчтэй өвдөж байв. Хүүхэд гаргаагүй хүүхнүүд яг ингээд олигтой таашаал эс өгдөг. Гэвч залбаад олилцтол бүлсээр арайчууд дур ханан цэгийн шингэнээ юулж орхилоо. Мишелийн салтаагаар шингэн зүйл урсах хагаад үл алиг хаан цус үрийн шингэн холилдон солонгорно. Өвдсөн ч гэлээ тийм ч муухай санагдсангүй. Залбаатын иршүүд зоримог төгөр булчинлаг яргаа би бусдаас нэг л өөр санагдсан тул Мишель түүнд бараг л дурлаж эхэлжээ. Энэ нь хизээч бүтэхгүйг мэдэх охин аль болох удаан харилцаатай байхыг хүсэн юу ч хийхэд бэлэн байв. Тэрээр арайч инээмсэглээд ахиад л доош тонгоон золбоотын бууж амжаагүй эргэтэн сайдрах өхөн цэвэрлэж өглөө. Өх өгзгөнд нь селкон шахуулчгуулж тэндж гологдохгүй хөөрхөн болно доо. Гэвч ориг хүүхнийг яажгүй үцхэвдэ. Золбоо дахиад л намаанаа бодон санаашравч тэрийгэ ил гаргасангүй. Цүнхээ уух нь нэг бодол 10,000-ын дэвсгэрт гарган Мишельд өгөөд энэ зүгээр л бэлэг шүү. Өөр муу бодол алга. Ингээд хоёулаа сайхан ах トゥ боллоо. Үннийг хэлэхэд сексийн хувьд тохирохгүй юм байна. Чинийх дэндүү барив. Өвдөж зовхоо сэтрэхгүй. Харин хоёулаа өөрөөр ганцганы илж болно шүү. Ах нь чамааг яг дүү шигээ хайрлаж хамгаалнаа. Чиний дайсан, миний дайсан. Ойлгов уу? Гэхэд амаа арчин суух Мишель дугуйхан толгойд өгчээ. Арайч ухаарсан тэнүүн төмөр атсан машин дээр байгааг мэдлээ. Би яагаад энд байгаа вүлээ? Нүд нь хавцсан бололтой орчны юмс бүдэг бадагхан харагдана. Ардаа хүлээсэн гар нь бадаарад мэдээ алга. Арайч өндийхтөө сарайсан төмрийг золтол мөрөгчгсөнгүй. Дотор муухааран ойгуудс хурж аман анган туйлыг цангаж байв. Балга ус уух юмсан. Долгор дарга туулагч хайдсан болоо. Тэнүү асрах газар байдгаа санан дөрсгүй банд нарт шоглуулж гэж бодож байв. Машины твшин дээрээс буух санаатай оролцоор бараг л унчглаа. Ашгүй зөөлөн үүсдэг газар байсан тул бэртэж гэмтсэнгүй. Нүүрээ өвсөнд хэдэнтэй зүлэгхэд нүдийг бүргсэн юмс хуулран унаж илүү тод харж эхэллээ. Хөдөөч гэж яагаад энд байдгүлээ? Асраан туслах аж ахуйн дээр ирсэн байна штэ. Өнгөрснийг санах санаатай оюун санаагаа хөвчлөх тусам ардагзаар нь хүчтэй хатгуулан өвдөж толгой нь эргээд байв. Ус олж уй. Гарынхаа хүлгийг тайлах юмсан. Тэрээр нарсан дугэл чиглэн гуйлан алхсаар ус хоржигнохыг сонсон чадхаараа хурдаа нэмэв. Гэтэл аврал эрен хашигчих эмэгтэй хүний хоолой. Туулагч. Чимээ гарсан зүг алхсаар очвол нэгээр туулагчийг нь дараа дундахчихсан ноцолдож байх нь тэр. Новш. Тэнүүн хар хүчээр ондолцсон бай нүцгэн бөгс рүү өшгөлөж орхив. Өнөөхөр бархиран өндөөснөө тэнэн лөө айдас давтсан нүдээр харан өмдөө татах зураа. Чи хэн бэ? Хэн бэ? Туулагч та зүгээр үү? Зочнууд нь худгалдаж нүүрэн бэмбийтэл хавдсан үл таних эрийг хараад сүнсээ зайлтал айсан бата өмдөө хам дадаад унан тусан гүйсээр алга болчихов. Тэнүүний дотор муухаран огиуц нь хурж эрэхгүй суун туслаа. Туул хэдийгээр маш их айж байсан ч өөрт нь тусалсан хүн маш хүнд бэрцсэн байгааг анзааран яран босож газар унахаас нь өмнө түшээд "Хөөе та зүгээр үү? Хин ингээвэ?" Үл таних хүний нүүрнүүд хавдаж ардагзандаа хүчтэй цохиулсан бололтой цус болон барьцаалтан хадаж орхисон байв. Туулагч ус сууй. Энэ хавийн л хүн бололтой. Намайг таньдаг юм бэ? Ойролцоо горхноос алгандаа ус хутхан ирээд амруун дусан. Энд түр хүлээж байгаарай. Би одоохон. Гэрээсээ шархны болд ариутгагч данхтай зааваад эргэнгүйсээр ирэхэд машин дуугаран хаазалсаар холдох сонстов. Өөдгөө навш зугтааж байгааг нь хараарай. Үл таних эрийн гарынх нь уяаг арайчуу тайлан хөхөрч чинэрсэн хуруунуудад нь эллэг хийж нүүр болоод үсэнд нь наалтсан цусыг арчин цэвэрлэж ариутгаад маарлаар жимбитэл боож өглөө. Аман дэхэд зангасан бололтой зөндөө их усав. Шоронгийн оргодол юм болов уу? Одоо яах вэ? Туулагч та зүгээр үү? Асрахыгаа хайдсан юм. Долгор дарга бас хаажчихв. Миний нэрийг мэдээд байгаа атлаа.
Игчээ гэдэг. Асрах газараас зүгтсэн байна. Үгүй эн чинь бараг л 30-аад насны хүн шүү дээ. Айдас давтаж орхисон ч өрөвч зөөлөн сэтгэлтэй тул өнөө хэрэг арай ч сугдан чирсээр гэрлүүгээ явлаа. Шархалтар банхар нь хаанаас ч юм гарч ирснээ өнөө хүн лөө огтхонч дайрсангүй. Харин сүүлээ шаргунуулан эргэлээд сүйд. Гар цаг энэ хавийн хүн байна да. Тэмгүйсэн бол банхар ингэж ажиллахгүй. Гэртээ ирмэгц баруун хаяанд гуц дэвсэн үл таних хэрэг хэвдүүлээд дахиад шархыг нь сайтар үзэн цэвэрлэлээ. Яг ард дагзан дээрээ гүн зүсэгдэж гавлын ясанд бараг л цуурсан бололтой. Бурхан минь. Алга шахсан байна шүү дээ. Яадаг вүлээ? Аав ирээсэ. Туул бүр сандарч орхив. Гав шав хөдлөн аюушил бүр хийлгээд үл таних эрт хал бодон өглөө. Чамайг хэн гэдэг юм бэ? Энэ үү? Нас чинь 15. Золтоол инеч төгсөн тул арайчуу бие бариад үнэн үү гэв. Тэнүүн өндөлцөн бүрсээсэн харцаар их л удаан ажилласнаа. Та туулагч биш вэ шүү дээ. Би хаан үнэ. Туулагчээ. Ой, толгой. Тэнүүн ухаа балартай бололтой харцны хөшин гөлрснөө орон дээр гулжин унчхав. Хөөе тэнүүнэ. Хөөе чи яава? Эмийн саваа ухахад ашгүй нэн чухал эмнүүд бас хэдэн ширхэг тариа байж байна. Совилогчийн сургуулийн оюутан хүнд түүртэх асуудал байсангүй. Эм уулгаад антибиотик тарилаа. Тэнүүн халуурж байгаа бололтой хамаг биеийн хөлрөн дэмэрч эхлэв. Туулагч, доолгор даргаа би өглөө. Авраарай намайг. Ээжээ. Намайг яагаад орхисон бэ? Би таныхаа санаж байна. Үл таних залуугаас айн бэргэж байсан тул нэг мэдгтэл нулимс бөмбөрүүлчихсэн аавынхаа эмийн ургамлыг онгочин шархан сайн цэцгээр хант бэлдэн буцалгаж уулган боолтыг сольж үүдэнжин тавьж халамжилсаар нэг мэдхэд орой болсныг анзааран түр амс хэлээ. Ээжээ, би шимээр байна. Тэнүүнийг энэ шивнэхэд зочин бонцхэсэн тул хэсэг гайхширан бүлтгэнснээ шийдэв бололтой жижиг төмпөн аван өмднийхэн товжийг тайллаа. Махиралцсан бүдүүн эрэхтэн гарч ирэхэд эгцэлж харж чадсангүй. Нүүр буруулан төмпөнгөө тослоо. Сар хэдэн шээх тэнүүн үе өмийсэн харцаар харан туулагч хэмээн шивнсээр. Бараг л төмпөн дүүрэн алдтал шээсэн тэнүүний би тавир бололтой унтчихов. Яах, би юу хийгээд байна? Гадаа өхөр мөрөлдөхийг сая л сонсож хувин савчлан гараад туглаа тавьж илгэн сааж эхэллээ. Нөөрөөд нь халуун оргин сонихон мэдрэмжин давтан өдрийн чихтэд ирэв. Би чинь яаж байгаа нэмэ? Өвчтөө ядарсан хүнийг хараад бүү үзэгт. Гэхдээ энэ хүн үнэхээр царайлаг юм аа. Хаанаас ягаад энд хүрээд ирэв? Оргодол босууллаа биш. Барьцаалагцсан болов уу? Эсвэл солонгос кинон дээр гардаг шиг ой санамжаа. Үнийгээ сайх зураа элдв таамаг дэвшүүл цуусан тул толгоонд хөвчтэй завхулж шоконд ороод ухаан санаа самуурсан. Гэсэн дүгнэлтэнд хүрв. Гэхдээ миний нэрийг яаж мэддэг вүлээ? Намайг харж байсан болов? Туулдогдлож орхив. Надад сайн байна. Хүнд задуулаад намайг зорж иржээ. Гэрд орвол тэнүүн тун сайхан орсож байв. Тусанд будагдсан цамцыг нь бас өмдийг нь тайлтал халааснаас нь гар утсунаад ирлээ. Зэнэггүй болсон бололтой. Юутааж хувцсыг нь угаачхай. Юм угааж хоол бэлдсээр бүх зүйлээ жин тан хийгээд тэнүүнийг өндөлгөн хооллолоо. Сүрхий идэж байна. Шархыг нь дахин цэвэрлэн боож тан уулгаад антибиотик тарьж орхив. Эннээс цааш үнэхээр мэдлэг дутахт бол аавыгаа хүлээнгээ ажиглахаас өөр сонголт үлдсэнгүй. Эсэгхэн зур зүгээр байсан тэнүүн дахиад л халууран дэмэрч салгантал жижирэн ээжээ даарад байна. Туулагч би даарад байна. Давхарлаж хучаад ч нэмэр алга. Аргаа барсан тул нэгээ бодо бололтой ховцаа тайлан нүцгэрээд өөрт нь орон тас тэврээд хэвтчихв. Тэнүүн усан хулган батлаа хөлөрчээ. Халуун бууж буй бололтой жижирхэн багсаж жигдхэн амьсгалж эхлэв. Туул босмоор байсан ч
Ер бусын сонирхон мэдрэмжинд хүлүүлж орхиод тас тэврэн хөвцээр л байлаа. Орморгүй шатан хэдэн ясал үлдсэн дүр зургийг харсан халиуна тэр дороо муучин унжээ. Дэслэгч төгөлдрөөс өөр тусалж хүн олдсонгүй манерч завшааныг ашиглан халиунагийн биеинд сэм хүрэн элбэж өхнөөс нь хэдэндээ хатгалаад авчээ. Бомбол за цаанаа л сэргэл хөдлөм сайхан. Гайхалтайгоо ивэлсгүй. Шүлэнгтэн бодох төгөлдөр халиуна сэргээрээ, алив сэргээрээ хэмээн хазарлан зөөлхөн алгадаж энгэр замыг нь яран хундан цагаан хөхийг нь нүд завчилгүй ширтсээр байв. Шуурхаа бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэгийн баахан зураг хөрөг дарсны эцэст дөнгөж ухаан орсон халиуна дээр ирээд тэнүүний хагас шатсан ажлын үнэлгийг үзүүлээд энэ танаа нөхрөх мөн үү? Хэргийн газраас олдсон болохоор цогцсон мөн болж таархан гэлээ. Халиуна ээг маггүй уйлан үнэмлэх нь мөн. Гэхдээ би итгэхгүй байна. ДНК-гийн шинжилгээ хийх хэрэгтэй. Ингээд амархан шитгэж болохгүй үстэй гэж хэлж суудал ашгүй дарам дарга санги хоёрч хүрээд ирэв. Халиунагийн сэтгэл санааны байдлыг далимдуулан гэрлүүн хөргөж өгөх санаа агуулсуусан төгөлдөр бачууран бэд ажиллаа хийж байна. Та нар энд байх шаардлагагүй. Хохирогчийн хамгийн ойрын хүн үлдээд бусд нь яв гэж төвчгөнлөө. Дарам үнэмлэхээ үзүүлээд би сураггүй болсон тэнүүний хуйлаас нэмгүүлэгч. Та ямар үндслээр үнснөрн болтлоо шатчихсан цогцыг тэнүүнийх гэж бодлоод байгаа юм. Яаж? Гэхэд төгөлдөр хэлэх үггүй гацав бололтой гараас авчин амнахи ангалдснаа холдоод явчихав. Халиуна юу ч ийс ярин таггүйлэрч дарам санги хоёр удтал шивнэн ярилцсны эцэст ох минь одоо тайвшир. Ийм үед илүү ухаалаг байх ёстой. Том жижиг бүх сэжүүрүүдийг дуустал шалгацгаая. Цагдаа нар нэг л сэжигтэй байна. Эндээс явъя гэж уучралсаар халиунаг аван буцжээ. Тэдний тэнүүний гэрт очихдоо зэрэг шахуу лутхуу ирж таран аавыгаа харсан халиуна ахаад л асгартал уйлан бөөйн болов. Эцэс тайвшруулах юм уугаад орондоо ормогцол унтаад өглөө. Лутхуу царайгаа бараалган шогширч одоо яанам эмэн болох гэж Америкт амар амгалан ажиллаж байсан хүнийг би дууцаар байж авч ирсэн. Хайрын залуу юмч хайрын юм гэж халгаллаа. Дарам хоолоогоо залсан лутхуу руу тогтон хараад бид нар шалтгааныг нь хийсэн эцтэйг нь олох ёстой. Ер нь бол их сэжигтэй байна. Тэнүүнд ус хонзонтой хүн байхгүй. Байлаа гэхэд тэр Америкт л байж болох. Занги бид хоёр ойр орчны хүмүүсийг нь хангалттай судалсан. Халиуна та хоёр дээр нь хэдэн эмч сувлагчид өнгөрсөн хугацаанд хийсэн хагалгаанд бүгд амжилттай. Тэгэхээр хорлох нь бүхэл харинч баярлаж талархах л хүмүүс байгаа гэлээ. Лутхуу аанаар шогширсан хэвээрээ ууг нь тэмэл баймарсан. Та хоёр минь сайн шалгаж нэгтлаад өгөөрэй. Охиныхоо шаналлыг харж тавьчихгүй гэд нүдээ арчиж байв. Занги босоод өрөөнд дотор алхангаа маргааш ДНК-гийн шинжилгээний хариуг харъя. Ямар ч хариу гарсан байлаач энэ удаа цагдаа нартай маргаат хэрэггүй. Хэрвээ энэ аллага байсан бол хэрэгтнийг үргэх магадлалтай. Ер нь бол чимээгүйхэн мөрдөө гэхэд дарамж толгой дохин дэмжижээ. Тэднийг явсны дараа нойр нь хулжиж орхисон лутхуу санаашралд автан болж өнгөрсөн бүхэнд өөрийгөө буруутгаж охиноо өрөвдөн зүйлдээ архи задлан уулаа. Ох минь ахаад шаналхандаа хичнээн сайхан аз жаргалтай байлаа. Энэ бүхэн надаас л болоод байх шиг байна. Ер нь би л буруутай. Тэнүү уг нь их л сэрэг хүн юмсан. Яагаад ийм юм болчихов? Яагаад? Бараг талшил арх ууж орхисон лутхуу орондоор унтахаас өөр арга байсангүй. Өглөө эртээс ирсэн халиуна басмагцал шүршүрт орчхоод аяг кофе уугаад компьютер алсан золбоотын талаар судлаж эхэллээ. Энэ тухайга дарам даргад хэлээд хэрэгтэй мэдээлэл олж өгөхийг гуйв. Дарам дарга түүнийг сайшаан магтаад санги та хоёр гар нийлэх янзтай. Ах нь энд тун зам муутай байна. Ер нь чи сангитай уулзаад эмнэлгээр очиж тэр үнэтэй тоног төхөр хэмжээг нь судалж үз.
Аа тийм. Ханилэг эмчийг хэр мэдхэв? Сүүлийн үед залбааттай хэдэд уулзсан мэдээ байна. Хэн нэгэнд хар төрүүлэх вэ? Болгоомжтой байгаарай гэж захив. Халиуна тэр дороо гэрээсээ гарч сангитай уулзахад хашир мөрдөгч чамайг таних хүн их, харин би бол өөр. Чи мэс заслын тасгийнхнаас сайн таньдаг хүн байвал уулзаад битүүхэн тандж бай. Би эмнэлгээр ороод тэр аппаратуудын зураг хүргийг нь аваад судлаатахыг. Гэхэд халиуна гайхширан тэгж яах гэж зураг тийм чухал гэж юу гэв. Сайн гинэд алдснаа. Сэжиг дамаг төдий шүү дээ. Үүнхээр оригинал бүтээгдэхүүн мөн үү? Биш үү гэдгийг л мэдэх гэсэн юм. Бүх асуудал эндээс л ихтэй байх магадлалтай гэжээ. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарч шатсан хүний цогцсыг тэнүүнийх мөн гэдгийг баталжээ. Бүх зүйлс залбаатын санснаар болж ханилэгтай уулзаад амархан байж шүү дээ. Одоо халуунаа дээр очиход чинь хэнцсаад болохгүй. Харин би яах ёстой вэ? Гэд мушилцахад ханилэг магнааныхоо хөлсийг шудран арчаад юу л да. Тэнүүний ажил явдал болоод өнгөрөг. Намана дотн найз шүү дээ. Тэгээд ч надад дург болчихсон. Ямар ч байсан би хэлсэндээ хүрнэ гэж бовтнов. Залбаа түнлүү нэвч шувт ажингаа би хэд хоног урагш явах ажилтаа болчихлоо. Эрэхэд бүхнийг бэлдэж байгаарай. Тийм. Мишель гээд совлогч танад байдаг да. Миний дүү шүү. Харж хандаарай гэчгээд ахаад л жогтойхон мушилсан инээсээр явчихв. Айц давтан яхаа мэдэхгүй хэсэгхэн манарч зогсох ханилхийг яралтай хаалгаан дуудаж тэрж хөлсөө арцсаар өрөөнд ороход намана ховцсон өмсөн хаалгаанд бэлдэх хагаад дүүнлөө ёоз муутайхан хялалцсан. Энэ одоо яачхав? Царай зүсэн гялалзаад улмал хөөрхөн болчихож залбаат новш сонирхдаг нарахгүй юм байна гэж бодон хингэндэл санаа алдав. Нэгэн цагт атронгон биеийг нь эзэмдэж аав ээж болж явсан хоёр шүү дээ. Намна чи зүгээр үү? Ийм явдал босонд үнэхээр харамсаж байна. Гэвч ажиллаа хийхгүйгээд яах вүлээ? Намнагийн халаатны цаанаас хөхөн сэрэж өвзгөн тонтойх нь үнэхээр дур булаам харагдана. Бурхан минь. Энэ чи миний бүсгүй. Хардах харамсах сэтгэл давтан дур хүсэл нь оргилсан ханилэг сэмдөхөж очоод араас нь тэвэртэл намуна огил харайн цааш болсноо. Би чамд хэлсэндээ бүх зүйл дууссан гэж хөөрхөн сувлагч нараа өрөөндөө дуудаж жарга гэж цухалдангуй өгүүлв. Чи Мишелийг хэлээд байна уу? Тэрийг би халж чадна шүү дээ. Хинч биш. Тэр өдөр би санаандгүй л гэхдээ чиний төсөөлсөн шиг юм болоогүй. Би хүүтэй хоёртой хайртай гэлээ. Намна үзэн ядсан харцаар дүрлийтэл ширдснэ. Өвчтөн том хүнд байгаа. Үзүүлэлт нь хагалгаан тийм хүнд биш гэлээ. Чи шийдэх ёстой гэчгээд гуудас цаас өмнө нь орхичход цааш ирэглээ. Ноцтой. Гэхдээ би чаднаа. Гэж өөрөө өөртөө бардамхан хэлэх ханилэг хагалгааны өрөө рүү орлоо. Намуна ажиллаа хийчихсэн бололтой хянах дэлгэц хараа суучихсан совлогч Мишель туслах эмч төдөвгээд бүгд л ханилгийг хүлээн сууцгааж байв. За эхлэе дээ. Осолд орж толгойндоо хүнд бэртэл авсан өвчтөн зэл залуухан бүсгүй хагалгаа тун амжилттай үргэлжиж байтал төдөв. Ханилэг эмчээ. Тэрнийг судаас залгах ёстой баха. Шинэхэн эмчээр завшруулсан ханилгийн эгдүүн хүрэг бололтой. Тэр тийм чухал бишээ. Гол нь Эднар гээд хэд хэдэн гол судсуудыг амжилттай залган ойж дууслаа. Гэтэл намун намж их л сандрангуугаар өвчтний даралтомжийн бас зүрхнийх юм наркоз нь ч удахгүй гарах нь гэж адган шивнэв. Ханилэг алдаа гаргажээ. Магадгүй сэтгэл зүйн хүнд дарамттай байсных үз. Боломжтой бүхнийг хэлээ. Өвчтөн амьд гарнаа. Уг нь эхлээд тэр судсыг ойчихсан бол. Чи юугээ дэмэрэд байгаа юм бэ? Энэ чинь хамгийн боломжтой хаалга. Эрдэнэгийн зургийг сайн хар гэх ханилгийн хар хөлс дутхан хөлн гуй байдэрлээ. Илүү хөхтэй новш. Өвчтний биеийн байдал дээрдчих юм болсон ч үрд өрөөл таданхай саажилттай болно гэдгийг маш сайн мэдэх ханилэг
хонгилд гармагц төдөв тандан чиний хэлдэг зөвлөдөө. Гэхдээ энээс илүү боломж байсангүй. Чи яв. Өвчтний ар гэрт эвтэйхэн олгуулж хэл гэжээ. Аймгийн төвөөс үд өнгөрөөд хөдөлсөн содном Портер машина эртэл хазлан гэрөөдөө хурд мэдэн давхиж явв. Ойх минь ганцаараа хэдэн өхрөн халуун тогтохгүй хийцэн байгаа. Эмнэлэгэргүй сайр байтал удчихлаа. Очоод л гэрээ ачаалъя. Хэмээн бодлогошрох содном бол нутаг орондоо одож хэмээн хүндлэгдсэн 50 гаруй насны ирүүлээ. Тэртээ 30 жилийн өмнө ангаахын дээдийн 2 дугаар курсын оюутан содном багшийн дээдийн цацрал гэх сайхан бүсгүүтэй танилцсан хайр сэтгэлийн холбоотой болж улмаар хамтран амьдарч үүтэй болжээ. Бүх зүйл үлгэрийн юм шиг аз жаргал дүүрэн байв. Тэнүү хүн нэг нас хүрч төрсөн өдрөө тэмдэглэсэн тэр оройноос хойш содном шөнөөлгөн хар даран зүүдлэж орой үчийн цагаар хийм харан баргал галзуу хүн адил ажиллах боллоо. Цацралтайгаа хамт эмнэлгээрч явж үзлээ, лам хараарч явж үзлээ. Ер зүгээр болдоггүй. Тэр бүхэл хар дарахтаа эхнэрээ багалзуурдаж, нялх хүүгээ айлгаж, ер нь учир битүүлэг явдлууд араараасаа хөвөрч, хамт амьдрах аргагүй болсон цацрал уйлагнан содном минь явж үз. Хаанхын ямар аз сэтгэхэр тэрэнд хорлогчсэн юмтэй. Би яхав төрсөн үрээ бодоод явж үз гэж бараг л хөөх боллоо. Эхнэр хүүхдтэй хязгааргүй хайртай содном яах чарга байсангүй. Ээзээ хийсэн үүлийн үрийн бол би явахгүй бол энэ хоёр маань хэц өтгөн. Ерөөс явъя. Эргэлтгүй шийдсэн содном гэр бүлээ орхин нутагтаа ирсэн ч байдал дээрцсэнгүй. Хүмүүс түүнийг ад шоо үзэн галзуу соо хэмээн жигжуг шивнэгч илхэлж эс чадна. Малчин аав ээжээ бараадан уул хадаар тэнүүжиж эхэлсэн содном хэдэн жилиг чухам яаж ч өнгөрөөснөө бараг л сандаггүй. Хэдийгээр учир нь үл ойлгогдох аз сэтгэр давтаж өөрийн гих ухаанаа үлгээсэн тэрээр ууланд осолдож бэртсэн хэдэн хүнтэй таарч тэднийг эмчилж тусалснаар нэр хүндээ олж эхэлжээ. Ууланд 10 гаруй жил тэнсэн содном эхнэр хүүхдээ сургалан хот орж ирсэн боловч цацрал тэнүүн хоёрыг осолд орж нас барсан гих аимшиг мэдээ сонсоод амьд явах ямар ч хүсэлгүй амтан нутаг руугаа буцан ууландаа гарсан гэдэг. Магадгүй дахиад жоохон сургаажиг тавьсансан бол төрсөн хүүгээ асрах газраас олж авах байсан байж мэднэ. Гэвч эцэг үр хоёрын зам ахиад л сасна нь тэр аж. Гансарсан гунигалсан содномыг ууланд осолд орсон нэгэн бүсгүй ач санан битэрсээр хурч ирэн хамт амьдрах болж эхнэр нь охин туулыг нь төрүүлж өгөөд төрхийн хүндрэлээр өөд болж ахиад л зовлон дунах нь тэрэ. Шүд зүүн амьдарсаар охиноо эрүүл сарвал өсгөн эртнээс бодож авсан мэрэгжлээрээ сурган өөрөө ч ардын эмнэлгийн талаар мэдэх чадах бүхнээ заадаг болов. Олон жил түүнийг дагаж зовоосон аз сэтгэрүүд 3 хүний алтан ам авч утснаар дахин ирэхэ болсон гэдэг. Эргэж дурсах тун дургүй энэ түүхийг ягаад ч юм өнөөдөр гинэтхэн санаж нулимс унган явсаар гэрийнхээ бараа харлаа. Охиноо сансан гэх нь хааш юм. Зүрх нь уйран догдлоод нэг л сонин. Аваа. Туул хаа холоос инх хашгирсаар тосон гүйж ирлээ. Та яасан удваа? Ажил амждаггүй. Эмч нар заавал шинжилгээ өг гээдээ. Хариу гарвуу гайгүй юу? Гарсан. Дажгүй сайн гинлээ. Аваа. Манайх зочинтой байгаа. Юу? Туул болсон явдлыг аль болох тавчлан ярихад содном явууд дундаа за гэгчлэн хариу өгсөөр гэртээ орлоо. Баруун хаяанд гэвтэг өндөр чирэг залуу хармагцал дотрууд нь юу ч юм огших шиг болсон содном өөрийгөө гайхан чагнаснаа яаран очоод цуцсыг нь барив. Аль охин минь халуунгуус буцлахгүй шул. Залуу эрийн судсыг тунчиг удаан нэхур барьсан содном толгоос ихсрэн мун айхтарчин зөгчөөдөө алга санаатай ингэсэн байна. Гараа угааж ариутгсан содном хурц хааж барин тэнүүний үсийг болгоомжтой хаажлан богиносгоод ард агзыг нь анхааралтай харж сууснаа. Чи амжиж анхны тусламж үзүүлж
Ямар тааж уус уух хувьтай хүүхэд байна гэж бовтнов. Тарих нь хөдөлж бас бус гэмтэл маш их байна. Ямар хүний үр юм бол доо. Цагдаад мэдэгдэх үү? Эмнэлэг дуудах уу? Хавдаж хөхөрсөн хэрнээ тунж царайлаг нүдэн дулаахан залуу юм. Сэтгэл нь сүү шиг цагаан хүн байна. Миний цацрал яг л ийм төрхтэй хүн байсан сан. Содном уртаа шүүрс алдаад туулаа, уул руу нүй, юм хумаа бэлт хэмээн товдод хэлээд ундилав. 7 дугаар хэсэг төгсөв.